Pivot-гийн шинэ бүтээгдэхүүн саяны бараанд ирсэн. Тэр юу вэ гэхээр PV10 гэх загварын шинэ бүтээгдэхүүн байна. Энэ од гарсан. За тэгээд энэ маань өөр ямар үүрэгтэй юм бэ гэхээр нэг загвар бүтсэн нэг тийм үл ойлгогдох сонир харагдаж байгаа бах тий. USB-C to C data cable гэж. Энэ өөрөө data cable гэдэг нь дамжуулагч кабель гэж орчуулагдахаар байгаа бах тийм ээ. За тэгээд энэ дээрээс ерөнхий мэдээллийг харахад 10 ГБ хүртэл дамжуулах чадамжтай байна. 4К 60 Гц-ийн дүрс дамжуулах юм байна. За тэгээд задлаа. Ном нь хайчих. Энэ дээр нэг хөдөлгөөнтэй мэдээлэл байхгүй юм шиг байна. Завшлагаачлах. Тэгэхээр хэрэглэхэд их ойлгомжтой ойлгож байгаа юм л да. За нэг юм барих зориулттай. Энэ нь өөрөө за миний ойлгосноор бол ерөөсөө яг утас болон таблет, iPad дээр хажуу талаас нь барьж тоглодог хүмүүс зориулсан юм байна гэж ойлгосон. Гол зорилго нь өөрөө шууд ер нь нэг налуу залгууртай болгоод өгч чинь. Тэгээд барихад дэвтэйхэн байх үднээс дээрэс нь энэ бүксийг нэлээд сайн хамгаалж өгөх зорилттой бүтээгдэхүүн юм шиг байна. За энэ танилцуулгыг бол би ойлгохгүй байна уу. Ерөөс маш энгийнээр тайлбарлахад дээрээс C-гээс доошоо ийшээ уртцах чинь хаал гэсэн. За тэгээд энийг iPad-н дээр хийж үзье. iPad нөгөө барьж тоглодог гэдэг маань жоохон барихад эвгүй байгаад идэх те. Энэ дээр ингээд сэнгэлэгш орж ирнэ. Зүгээр жишээ болгоод нэг сэнгэлэгч залгаад үзье л да. Сэнгэлэгч залгаад энэ 11 инч iPad. Тэгээд ингээд энэ дээр нэг хуруу муруу давуулах ч юм уу те. Яг хүн хүний барилтаас л хамаардаг. Зарим хүнд бол ингээ бариас сурцсан байдаг. Утсан дээр бол бид нар хвчлэн баг энэ нүрийн тулдаг хөшүүрэг болчихдог тий. Энэ дээр ингэж бариад. Ингэж яг шахад тоглодог хүмүүсийн хувьд бол нэг салаалагч бөксөө жоох эвцэрх гэдэг тал байдаг шүү. За тэгэхээр одоо эндээс ирж байгаа салаалагч, цэнэглэгч юу вэ тий? Энэ оролтыг яах вэ гэхээр энэ нөхрийг бөксөн дээр нь хийгээд өгөх нэ. За ингээд шууд доошоо гараад ирэх. Энэ наалт малтыг нь авахаар юм байна. Яг танилцуулгыг нь үзсэн энэ өөрөө бас утсан дээр гисэн биш. Утсан дээр бол энэ жоохон томдох юм шиг байна. Минийх бол өөрөө энгийн загвар гэдэг учраас энэ томдоод би түрүү өөрөө хийж үзсэн чинь нэг л томдоодсон. iPad-н дээр бол 11 инч дээр маш гоё болох юм байна. Барихад нэг л тийм эвтэйхэн болчихчихээн. Яг энэ хэсгээр ингээд жоохон дээшээ ахиулж барьдаг тий. Энэ доод хэсгээс барьдаг хүнд бол нэг нөлөөлөхгүй баг. Жоохон дээд хэсгээс ингэж гар маргаар ингэж оруулж ирж барьдаг хүмүүст бол энэ залгуур тэр болоод тахааргүй амар санагдчихэв. Тэгээд энэ саяны наалтыг нь аваа шууд наачхаар юм байна баг. Байнга залгаж кейсэнд нэг юм наагаад дими дараа нь авах гэж л явуулна. Тэгэхээр энэний доороос одоо цэнэглэгч хөвчүүд юу гэдэг салаалагчаа залгаж өгөөд нэг ёсны энэ дээр гарч байгаа ачаал энд ингээд таталцж байгаа утаснуудыг шууд доошоо унахчиж байгаа учраас нэгдүгээрт барихад дэвтэйхэн, хоёрдугаарт iPad-ныхаа, таблетныхаа бүксэнд халгүй хөшөөд байхааргүй юм шиг санагдаж байна. Ингээд барьсан чинь надад бол маш эвтэйхэн болчлоо. Би бол энийг өөрөө бариул ингэж жоох ахиулж барихаар юм байна. Яг энэ доод хэсгэр нэг гээд бас хит ачаал өгүүлчихэр нухаад идэх тий. iPad-ыг барьж тоглоно гэдэг чинь бас амаргүй шүү. Яг ингээд барьсан чинь тумайтах. Гайромайро нас юм уу яас. За араас нь яаж харагдах нь. Харъя. Ингээр илүү ойлгомжтой байх тий. Ингэж барихад маш эвтэйхэн болж ирж байгаа. Яг ирэхээ энэ дээрээс дунд гуруу давж орж ирээд ер нь бол iPad-ыг барьж үзсэн, тоглох гэж үзсэн хүн л зовлонг нь ойлгоод юм дөө. Ингэж барихад бол нэлээд жоохон хүнд нэмэлт иймэрхүү юм хэрэглэхгүй бол тэгээ жоохон тэртээ шүү. Тэгээд iPad барьж тоглохтой холбоотой сэдв хүнснийх манай дээр зарагдчихж байгаа тоглоход барихад илүү дөхөн болох үс нэмэлт хэрэгслүүд тэдгэрийг танилцуулах гэж байна. За хамгийн ихнийх энэ нэмэлт grip гар энэ бол зүгээр л ингийн наачдаг. Тэгэхээр iPad-ыг барьж тоглоход одоо жишээлбэл нэг иймэрхүү байрлал хөвчлэн ингэжэл барьж байгаа. Тэгэхээр яг хойд хэсэг дээр энэ нэг жоохон барьцгүй байгаад идэг.
Яг саяны тайлбарснаар энийг хийчихээр бас нэг юм жоохон биетэй болчихоор яг ийм хурц ирэмбүүдийг нь мэдрээд байхгүй, тэмтрээд байхгүй, удаан барихаар энэ ер нь жоохон холгох талтай байдаг. Тийм учраас энэ ардны юм нэмэлт бариулууд хийгээд өгчвөл амар байдаг. Энэ өөрөө ямар зорилготой юм гэхээр энэний ард дээр наахад хүн өөрийнхөө барилдандаа тааруулаад энийг наачна гэсэн. Тэгээд энэ дээр энэ хуруунуудаа орж ирээд ингэж барина. Энэ өөрөө энэ зам дээр гүйдэг. Тэгэхээр үссэн барил дээр барих боломжтой. Яг ингэ бариад тоглохоор илүү хөнгөн болж ирдэг. Ачааллыг хаалхан дээрээ бус хуруунууд дээрээ хоёр талдаа ингэ нагаад өчигдөр хуруунууд дээрээ авч яана гэсэн. Дараагийнх нь болохоор юм арай өөр материалтай замгүй зүгээр яг нэг юм нэрзэн гэх юм уу. Энийг суйрлуулахад маш ялбархан зүгээр ингэж хаал наачна. Одоо нэг иймэрхүү байдлаар барих ч юм уу, ингэж барих ч юм уу тий. Удаан бариа суухад гарын дээр хуруун дээр алган дээр ирэх ачааллыг хуруу руу тэнцвэржүүлж байна гэсэн. Дараагаар нь хөргүүр энэ өөрөө 145 мянга гэж байна. Pivo брэндийн B2 Max гэж загвар. Иймэрхүү хөргүүрүүдийг яаж ашиглах вэ гэж асуугаад байдیں۔ Тэгэхээр эдгээр хөргүүрийг ашиглахдаа энэхүү соронзон хавцыг iPad-ныхаа хойд гадаргуу дээр хөвшлэн голлуулаад ч юм уу тий айлсгүй хаана таны iPad таблет хаана халж ин тэр газар нэг гэж авчираад баг байршуулчих нэ. Энэ өөрөө бас давуу талтай нь юу шүү. Цэвэрхэн бусад загварыг бодоход юм нарийнхан юм наадаг болохоор нөгөөх нь болохоор дараагийн танилцуулах бүтээгдэхүүн дээр харуулъя. Энэ нөхөр наагаад энэ өөрөө хүрээгээрээ соронцлогддог гэсэн. Тэгээд доороос нь тог өгөөд шууд ашиглах боломжтой байх нэ. Энэ Pivo брендийн хөргүүр бол бас ажиллагаа дээр галзуу шүү дээ. B2 Max гэж. Чинь юу лээ 35 ваттын хүчин чадалтай байлууд. Дараагийн танилцуулах бараа бүтээгдэхүүн Memoгийн CX05 30 ваттын хүчин чадалтай, соронзон суурьтай бас нэг давуу тал нь би тэр нь өөрөө тэлэгчтэй ийм хөргүүр байна. За доороос нь тэлэгч нь гарч ирж байна. CX10 cable. За тэг хөргүүрний соронзон хавцан суурь. Түрүүний миний хэлээдсэн болохоор энэ томыг наахын оронд энэ нарийнхныг наах нь арай илүү цэвэрхэн харагдаж байгааз. Гэтэ чанарын хувьд ялгаа байхгүй л дээ. Чанарын хувьд л нэг ялгаа гарахгүй адилхан л юм нааж байгаа. Энэ өөрөө түрүүний B2 Max-ыг бодоход хэмжээний хувьд арай том, үний хувьд арай хямдхан 95 мянга лөө. Хэмжээний хувьд нэг иймэрхүү харагдаж байна. Хөрөх чадамж ваттаар бол яг ижилхэн. Энэ дээрээс хүчээд харуулаа авчдаг. Энэ дээр дижитал дэлгэцэн дээр ватт нь гарч ирдэг. За залгаад харуулъя. Level төвшнөр одоо ингээд энэ 3 төвшөнтэй хамгийн доод дээр хүчтэй ажилладаг гэсэн. Хүчтэй болгоцмоо сэнсний чимээ ялгаруулах чимээ илүү болдог шүү. За тэгэхээр энэ хөргүүрийг бид нар яаж ашиглах вэ? Яаж бадан дээрээ байршуулах вэ? Тогтоох вэ гэхээр маш ингээ энэ дүмрийг наалаа. Энэ өөрөө шууд соронзлоо тогтох нэ. Тэгээд зарим хүмүүс нөгөө батарейгаар ажилтгүй гэж хөргүүрүүдийг асуудаг. Тийм кулер одоо ер нь бол байха болсон шүү. Заавал тогон залгана гэсэн үг. Тэгээд энэ дэр бас нэг давуу тал нь бид нар тэлэгчийг нь ашиглах боломжтой. За би угсраадах. Энэхүү тэлэгчийг яг өөрийнх нь нөхрөө ховл руу нь оруулаад төгжээл болоо. Маш амарх. Нэг үл яг нөгөө iPad-ны хард юм наамаргүй байна. Завар болмааргүй байна гэсэн хүмүүс ашиглавал зүгээр одоо суйрлуулж харуулъя. Дашрам дэлгэхэд энэ хөө загвар нь одоо энэ харагдж байгаа бүчээрээ гэд урт богноод харуулждаг. Тэгэхээр таны iPad 12.9, 11 айлсгүй өөр таблетууд байсан ч бүгдэн дээр нь ашиглах боломжтой шүү. За ямар ч гэсэн болгочлоо. Тэгэхээр энэхүү хоёр чихэр дээр доороосоо гогдоод тогтохны за нэг иймэрхүү байдалтай. Бас нэлээд том бооз. Иймэрхүү бараа бүтээгдэхүүнүүд iPad-ыг тааш тоглодог хүмүүстэй зориулж авчирсан байт юм аа, бэлэн байт юм аа. Өмнө төдийлөн танилцуулж байгаагүй бах. Дандаа л нөгөө keyboard mouse гэж байхаар
Яг барьж тоглодог гэдгийг хайцсан гэж боддог үгүй шүү. Танилцуулаг өнийг бүтээгдэхүүн шинэхдээ ганцхан ширхэл байгаа. Лазер даралтай гох бариултаа. Энэ хос даралттай байдаг. Энэ дээр нэг дардаг. Энэ болохоор зөвхөн дээрээ нэг даралттай. Загвар шүү. Тэгээд энийгээрээ ингээд тэлж агаад байдаа авчаад тогтчихдог. Энэ бас их гоё шүү. За тэгээд бидэнтэй хамт байдаг та бүхэнд баярлалаа.